Соёлын говьяц зүтгэлтэн зохиолч Санжин Пүрэв. Тэнгин дотор уужим. Мөнхөө шиг мангар хүн кинонд нааднаа гэдэг санаанд багтамгүй. Чухамдан амтны дог ажлын дараа гэсэн үг. Кинонд гойгонгон хүүхнүүд баатар шахуу харчуул нааддаг. Гэтэл манай мөнхөө адуу чигтгэхээс өөр ид шидгүй, цагаан сагсуу амны зоргоор бурдаг, наан цаана бодлоогүй хүн айгуул кино гарч явахад дэлгэсэн дээрээс нь унаж хөөднө гэж овооны хөндөгөөр нэг доо тоховлоо. Дэлгэстээр биеэрэн гардаг бол тэгж чадах л байх. Энэ бүхэн юунаас болвоо гэвэл кино хийдэг нэг ногтон сахалтай шавил хархуу тэдний нутагт жүжигчин хайж ирээд мөнхөөг сонгосон хэрэгэлдэ. Сумын соёлын төвийн эрхлэгч сүнждээс эхлээд сургуулийн багш Гамбат уран сайханч зоригтгээд өчнүүн сайхан хүн байхад тэр сардан усанд ганц ордоггүй шахам сахал үсээн сөрвилгэж явдаг мөнхөөг шилэх бол тэр киночин үгүй бол мөнхөө тэнэг болж таарав гэмээр шууган дэгдлээ. Мөнхөө мэт хэнэггүй хүн тэнэг хүндэл наадаж таарна гэж хүүхнүүд жигжиг гэлцэн ханцуугаар аман дарж хөхөрлөдөн. Харин мөнхөө араа дээгүүр цээж гэдгээр алхах болов. Хэлэлцээ ёсоор намрын адаг сарын шөнийн 8-нд нийслэлд орж киноны газар очих болж намрын сар гараагүй байхаас л зэхлээ. Тэр нүүр гараан өдөрт 3-аас доошгүй угааж шүтэн байнга цэвэрлэнэ. Түүний наадах тэр баатараар яралцсан цагаан шүдтэй цээж ханхар нүд анигардуу байх юм гэсэн. Мөнхөөгийн завсаргүй хонин цагаан шүд киноны хүн таалагдсан гэсэн. Нүдний хувьд гайхуулж гээгүүлэх юм байхгүй. Энэ нөхөр мөн байна. Ийм л хүн байх ёстой гэж тэр хүн хамт яваа хүндэн дуу олдсан гэж нүдээр харсан хүн хөөрсөн билээ. Морь унах эмнэг чихдэх уурга бугуйл эзэмдэх гэгч төөний ганц гайгуулах юм яавч мөн. Харин тэр эр хүн шиг төлөж төхөөр чаддаггүй гэмтэй. Киноны хүн мөнхөөг морь унуулж давхиулан хангал бугуйлдуулж юм хийлгэж үзлээ. Ганц дөнгөөгүй юм нь өнөөх хонимол төхөөрөх. Киноны хархуу за яах вэ? Зохиолоос хасгаж болно. Уг нь хөлөг боорч мэд ирчүүл хонибөөхөл өхөр зөгтөх юм да. Хэмээн нүдээр харсан мэт хөр хөхөрснөөс мөнхөө бараг л залбирсангүй. Оройн киноны дараа хархуу хоньны шин шүл ууж шаваа огтлон халаасан хорцоор ходоод баярлуулах айдав. Оросд киноны зураг авч яваад шивэр их шугой төөрсөн. Халуун орны жунгл гэх балройд кобрагийн хортой могоод залгиулах шахсан гээд санаанд багтамгүй аймар ямсыг хуучилж хот айлынхныг бүтэн сардаан ярих юмтай болголоо. Мөнхөө маргааш нь дахиад л адуу матаа ноцолдон баахан зураг авахулж юу чаддгаан харуулан хар хөлсөнд суулаад сая нэг юм хэм намдон орлоо. Хэдий завандан юм өнөө хүнийг гинэн багш гэж хадаг барьж хотод очоод холбоо барих утасны дугаар тэмдэглэж ижи ахаа болж амжив. Тэр өдрөөс овооны хөндийнх нь нэг мундаг хүн болж мөнхөө жилд болигтлох зангаан гэж олон мундаг жүжигчин хүний дунд нэрцвэр явхан хичээх боллоо. Юун гол мөнхөө өглөө эртэж оройд айжуу нойрон цэргийг ажилд шалмаг нэгэн болж гялалцлаа. Нутаг усныхан гинэн гэх тэр ачтай буянтай хүнийн саашаан кинонд надад эрэхтэн ихнэр хүүхэдтэй залж ир. Хотын хүн харшаа гарг гэж мөнхөд тулгах боллоо. Үе тэнгийнхэн зарим за чи тэр эрдэм номтой хүнийг дагаад гадаад оронд арилв да. Эндэн эмнэг хангалттай насалдах хөнгүү болно шүү. Гэлцэн цаашлуулах боллоо. Мөнхөө ямар кинонд хэн болж наадах тухай нүд харанхуй хүн намар орой нэг тарган бярууны махачаад хот явлаа. Хүрэн торгон дээлээр гойж хатгүй хүүхний нүүрний тосыг өвөртөлж хэрдэн л мундаг амтан гарч өглөөдөө. Овооны хөндийнхэн хүүхдийн цэрэгт мардуулахаас нүсэр юм болж сүүргэн хөөс чи хамаагүй аашилж байж тэр кино моног нь балдаа тайчихв. Ял янхан дунав да гэж яншхараа нэг боллоо. Мөнхөөч өөрөө тэгж хичээсэн. Сумын төв дээр 2 өдөр дараалан усан дорж зүлгэж бараг агар зандан шиг ир болоод майтаг ядмын ноос атсан машинд гинэн багшийн ам хөдөлгөх бярууны махан ачаад гарч өглөө.
Майтаг ядам яхэр хойрог. Гэвч чухал заллагын хүн мөнхөөг яана гэхэв үгээр нь л явлаа. Мөнхөө ч өөрөө нэрхэж нэгэлэх сайхан ямиг санаандан өлгийдэж явлаа. Алтай дунжиж баян хонгор цайлаад нарийн тээлд хээр сууж мөлгсөөр болзооноос нэг хоног хоцорч хотод ирлээ. Майтаг чи намайг консул дэнж гэдэг Монгол киноны үйлдвэр бараадуулаад хайчих. Би цаашхыг өөрөө мэднэ гэж Монгол киноны үйлдвэр гэдэг үгийг маш хичээж бардам хэлв. Тэр зорьсон газраа ирж ганц Бярууным хан буулган хүн амтан орж гарч божигнсан олон давхар том цагаан байшингийн гадна хаалганы баган төшөөлж тавиад нэг их биеийн тавиртал суниалаа. Тэр гэнэнг сургалах санаатай хүн амтан санжив. Тэнд божигнох улсын ганган хэнцэр гэдэг нүдэн дунана. Дотроос шалдан шахуу хоёр хүүхэн хөл булчинган ялзуулан гарч ирсээр хажуугаараа өнгөрөх үссахал болсон хархууг ханхүү танаахан хэзээ зурагт харах гэж байна гэж асуух сонсогдлоо. Мөнхөө тэр өвдөгч сорхотыг нүд буландаж ханхүү гэдэг нэрийг сонсоод луутан нэртэй хархүү байна. Ханхүү ч ийм байдгүй баха гэж дотроо чамллаа. Ийм олсоо тайл кинонд наадаж тарах байхаа да гэхээс айх чиг нэг л хачин байв. Ганган хоёр хөөхөн нүцгэн шилбэн гялалзуулан айж ичхэмгүй баясан хөөрөлдөн. Манай сум дээр ингэж явболч нохой дуруулах биз гэхээс мөнхөө байж ядлаа. Гэтэл энд түүнийг тоож байгаа хүн алга. Тэр хоёр урд нь нарийнхан тамхи угзрах зуран мөнхөөг хялмалзах дургүй хүргэн. Хяруутай номроор ингэж явж энэ ганга амьдас шижин болж мэдэнтэй гэж бас ч төлөөнөн санаа завлаа. Энд мөнхөг тоож харах хүн хавраа. Тийм ухаан завтан байдгүй бол бүгд л яарч шуурам божигнана. Гэнэн багш нь хотод завтай хүн байх биш тэр дундан манай киноныхон шаргаолчг л божигнож байдаг гэсэн үнэн бол та. Орхон норч гархан гарч энд жохом нүд хужирлаж сэтгэл баясах юм бишгүй л байв. Мөнхөө олны дундаас нэг годгор охиныг сонгож багшигаа асуувал тэр мэдгүй гэсэн ганцхүүгээр ам таглаж орхилоо. Мөнхөө түүнийг муаш муутай годрон гэж дотрон уцаарлаа. Тэгж байтал өөр нэгэн гойлог цагаан хөөхөн өнгөрлөө. Тийм хүнтэй хамаагүй ярьж болохгүй гэж хаширлав. Удалгүй хээшээгүй болтой парига цацсан бүдүүнээр үейтэнгийн өөр нэг хүнтэй нохооны тухай үг солисоор гарч ирэв. Хууцсад хад нурхаар сүртэй Улаангалтар банкар яа гэж паригуулав. Тэ Монгол банкар одоо олдохгүй. Энэ элүүр ишиг хошуутай ирлизүү тогтоос хэрэггүй. Гэлцэх нь мөнхөө тун сан сонсогдсноос хоёр жихэн аяндаан соотоолё. Тэр чи харин манай тэнд захаас аваад хот болгонд байгаа та гэж тэр дотроо бардав. Тэр хоёр мөнхөө харж нэг нь ягаад чим дургүй хүрм мөрөн хавчив. Эзэн гаваа ашигл Хөдөрбадар ирвэж тааранда. Жаахан болохтой атлан өөртөө зөв ухаантай гэж тэр нохооны эзнийг төсөөлөв. Гаваа зураг болгонд орсоор сонин биш болжээ гэхийг сонсоод мөнхөө өөрийгөө битүүхэн санжлаа. Тэд сандал дээр тохолж юм үзээгүй амтсгэлтэй нохоо яриад байлаа. Мөнхөө хулгасгийн тэр хоёр дөхөж гинэн багшаан сургал бол тэр хоёр баясаа харснаа мэдгүй гэлээ. Тэгээд тэд өвөр зуран яриандан автав. Гүндэл байдаг гэсэн юм 100 манахаар очиж миний зургийг авсан юм гэж тэр хэлв. Өнөө хоёр түүний хөдөө төрхийг ажиглан танаа нутагт Монгол банкар байна уу гэж шал хөндлөнгөө юм асуулаа. Айл болгонд бол байна да гэж мөнхөө цөлхтүүгаар хэлв. Парига дуутад өний өдөөс боловсон тамхи барин хөдөөнөөс ирсэн үү гэхдээ залжин харцаар мөнхөөг ажиглав. Таглаа. Хэдэн аймаг дамжиж ирлээ. Гэвэл тэрээр суудал зайцсан. Сууга тамхил. Химээ найр тавбал мөнгө нэг цэвэрхэн юм сандайлах мэт хормойгон гөвсөр хажууд нь цом байлаа. Бэд кино хийдэг болсон. Харин танаа тэр гэ тийм л дээ. Гинэнгуй харин мэдэхгүй. Нэг продакшны нөхөрл таваргаж явж дээ. Гэхдээ
Нөгөөгөө харлаа. Тийм биз? Тэгээд энд байдаг гэсэн юм уу? Тэгсэн. Манай майтаг ядам гэж зоргоороо хүн л энэ мөн гэж энд буулгашгсан. Кино хийдэг газар мөн биз дээ. Гэвэл өнөө хоёр цээж хүржигнүүлэн хохирсоор мөн байлгүй яахав. Жинхэнэ мөн гисгэв. Гобиогон цаатганд чинь ганц бярууны махчирж ирсэн ухаантай. Тэр хөвчвэн. Гэвэл мөнөө хоёр шуудаа савтайг нь харлаа. Гэнэн гэдэг хүний нэр дуулаагүй юм байх юм. Годо тэгээ яах вэ? Болохгүй бол амиан бодхоос та. Кинонд наадах амаргүй юу? Гэвэл тэд дахиад л паргэлдэв. Мөнхөө дотроо хөдөг намайг давхурхах янзтай. Пардаг шин тэргэн. Эд орос газар ном туулаа биз гайхуулах гэж. Уг нь авал яриатай болтой юм. Гэж саналаа. Хэрэг бүтээгүйд гинт гэдэн татаж суудлаасан босоод танаа энтхийн тээврийн давч хаава нэв. Энэ баруун шүү юмыг тааяр аваад аман хөдлөгчих. Төлгөний махнаас томгүй базаахгүй юм доо. Харин тарга тавиаргаар гайгүй. Гисэр босов. Өнөө хоёр түүнийг тэгснэн бийсэн харлаа. Бидэнд мөнгө байхгүй гэж тэр хоёр зэрэг шахам хэлв. Тэр яах вэ? Наад ч над харлаа. Гисэр мөнхөө төрлөх даруй зангаар тийшээгэн галуу шулуухийн алхвал тэд араас нь дуудав. Өөр хоёр хүн ирээд нэмэгч. Тэдний нэг харуул цагдуул болтой мөрдөс тэмдэгтэй хүн байлаа. Нөхөр минь, энийг аваад яв. Энд чи албаны газар. Гэж тэр хүн бузгай зам руу атлан инээмсэглэн хэлвэл мөнхөө мөчөөгөө өгсөнгүй. Явган би энэ хар зовлогыг хаашин чирхэв. Та нар хуваа газуулгаачих. Би энэ зэргийн юмар дотхон бишээ. Гэж бэлэрхлээ. Өнөөх цагдуул өлөн муур шиг үсрэнгэрж мөнхөөг шүүрч чирэх зуран аваа нөхөр байх нэ? Бас баян тарган. Энд чи хулгай юм байвал хэн хүлээх юм? Гэж олон үгийг уруул эвлэхгүй болтол цовуулж асглаа. Хор, нотгшонгор. Гисэр нэг өрөөнд оруулж шалгав. Цагдуулэр ярендан улам улаарч бүр ял тулгах хаятай. Та яахаран авчирсан махан хэр хайдаг байлээ? Хэр хаяагвэ дөөмн. Хотод махавар гэхээр нохойд өгөхөр хүнд өгсөн дээрлэг санс юм. Гэвэл цагдуул улам чанга дугаар манай хотынхан харангалж өгөхгүй байна уу? Гэхдээ уруулаа жимээлээ. Мөнхөө ягаад ч юм улам адарч мах магнаг болсон газар харин хот байхаа. Манай хөдөө тэгж ярьдаг юм. Ганц бяруу яах вэ? Цаан бэлчил байна. Малын буян ихэ. Малын хулгай гэж дуулсан уу? Гэж өнөөхөр бүр итгэж ятсан харц холбичууллаа. Арчааг вин лалддаг биз. Би тоото хэдээсээ нүд салгадаггүй. Малыг чинь дагаж байж мал болгодог юм. Гэвэл тэр шазруун эр хөөрхи. Над хичээл заах нь бүр сургаалайдах янзтай. Тэнгийн дотор сайхан гэдэг нь энэ байх та. Гэвэл мөнхөө манай нутагт тэнгийн дотор уужим гэдэг юм. Гэж залруулав. Тэд дахиад л шаагалдлаа. Мөнхөө ч өөрөө багтаяа дагаж нүрхийн хөхрөв. Уул ус хэсэж хүний бараа хардаггүй явдаг тэрэнд ингэж байх нь таатай байлаа. Тэгээд зулзаг цагааныг сурдаг байх. Ер нь энэ бярууг тэрэнд өгье. Олон үгтэй юм гисэн. Гэж сансаар цагдуулд. Энийг тэгвэл би зулзаг цагаанд өгөхөөс гэвэл цаатуул нь цагаан гэж хүн байхгүй гэж хэлв. Тэгтэл хаанаас ч нэг хүн наад нөхрөө хувцлаад оруулаад ирээ. Сэлэн бариулахаа мартав. Сахал тавихаа бас мартав. Гэхэн тодхон сонсогдож мөнхөө бүрч балмагтав. Цагдуулын ааш аягш зөөлрөн түрүүний омог сүрэн хийсэн арилж хайлсан тоглох шиг л болсон байлаа. Мөнхөө нэг л мэдхэд нэг их цэлийсэн танкимд дасал болоогүй хувцсан дамбаргдан орж иртэл тал талаас нь нүдгэл болсон гэрэл бадрааж тэргхэн тамтаггүй юм боллоо. Алив, зүүн тишээ зоримог алах гэж хэнэгэн хэллээ. Зоригтой эрмгээ алах. Баатар хүний алхаа болохоос мал дагсан хүний газар ширцэн гэдрэг бишээ. Сэлмэн итгэлтэй чанга атга. Нөхөр минь өөрийгөө эхэцний өрлөг гэдгээ мэдж байна уу? Гэж бас нэгэн хэлв. Тэр үгийг сонсоод мөнхөө өөрийн ирэхгүй тас хөхрөн юун алхаж гიშгэх юун өрлөг баатар. Өөрийнхөө учрыг ч олхон боллоо. Төөнийг бараг цаг шахам алхуулж гიშгүүлсний дараа болсоо. Наад нөхрөө буудалд оруулж амраа.
Сахал үсэнд гологж байна шүү гэх нэг их танил дуу гарсан нь гинэн дүрээр юм байлаа. За мөнхөө чи тэнцсэн шүү. Кинон чамайг сонгосон оноч. Энд чиний бодлон тарайд яваг би харсан. Хөдөөгтөрхөөр хангалтж явах чинь аятайхан бай шүү. Гүй чи мөн төлдөг нөхрөө. Манай нутгийнхан харж чад юу гэх юм? Бярууны махтаа бол кинон тоглодог гэлцэн дээ. Нэрээ би ганц бярууны мах чирчгээд л арай хээр хаягдчихсангүй. Хот гэдэг чи бэрх газар байна шүү. Та нарын над өмсгсөн ховцохонор ном сум сэлэм. Гүй чи ингээд надтай минь тусгүй ингээд л байх уу? Хараа чамаа гэртэн аваа чагарт дайлнаагаагүй. Энэ үгийг сонсоод мөнхөө дахиад хөхөрч тэнгийн дотор уужим гэдэг миний байж байгааг гэд санахаас энэд нь улам хөрч байлаа. Маргааш нь мөнхөө шаал өөр хүн болсон мэт сэтгэл санаа цэлмүүнээр киноны газар очисон бөгөөд тэд сум оронтой нь ярьж 6 сарын чөлөө мэдүүлснээр бүх юм сайхан болсон тухай хожимон ам дамжсан яриад дэлгэрч мөнхөө гэж нэгэн саахир хөхүүлсэн хан дунд хэдэн малан дах болсон бөгөөд харин түүнийг дэлхий харсан юм санжээ.